Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийг хамгаалалттай холбогдсон харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хуулиуд батлагдсан гарснаар манай улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүх орчинд хуулиар хориглосон дэлхийн 49 дахь орн болсон. Мөн Монгол улсын хэмжээнд хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр хууль эрх зүйн орчин сайжирч, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж дээшлэж байгаа хэдий ч тулгамдж байгаа асуудлууд байсаар байна. Ховд аймаг 88447 хүн амтай. Үүний 33914 буюу 38.3%-ийг 0-оос 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. 2018 онд аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хүүхдийн эсрэг зөрчил гэмт хэргийн шинжтэй 85 дуудлага мэдээлэл ирж сумны хамтарсан багаар дамжуулан тусламж үйлчилгээ үзүүлсэн ба 2017 оноос хойш 12 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогчулжээ. Үүнээс үцгээд эцэг эхийн болон хүүхдийн өмнө хариуцлага хүлээгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Тэгвэл Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн засаг даргын тамгын газар, аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, дэлхийн зүүн олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн газар хамтран хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн хууль журам стандартын хэрэгжилтийг хангахад салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн асуудлаар талуудын үүрэг хүлээгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг 4-р сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Бүх шатны хуулиар үүрэг хүлээсэн субъектууд нэгдүгээр оролцогчоор сууж байгаа. Өөрөөр хэлбэл өөрийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхээс гадна салбарын хууль тогтоомжоор ийм үүрэг хүлээсэн хүмүүс сууж байгаараа нэгдүгээр онцлог байна. За хоёрдугаарт бол эдгээр улсуудыг ингэж эрх зүйн дээрээс нь яг мэргэжил арга зүйр хангадаг агентлагийн хувьд бол барьж байгаа бодлого шийдвэр дээрээс нь шинжилттэй холбоотой асуудлуудыг ойлгуулахаас гадна нөгөө талаасаа дахиад яг үндсэндээ амьдрал дээр гэдэг юм уу яг анхан шатн дээр ажиллаж байгаа хүмүүсээ бас сонсох гэдэг ийм ажиллагаа давхар явагдаж байгаа. Энийгээрээ илүү ач холбогдолтой онцлог үйл ажиллагаа болж байна. Ер нь хүүхдийн тусламжийн 108 утсанд бид нэр хүүхдийн эрх зөрчсөнтэй холбоотой дуудлага мэдээллийг хүлээж авдаг. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ дуудлага мэдээллийн тоо нэг жил тутам 25 орчим хувиар өсөж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хэрээр гэмт хэргийн хохирогч эсвэл гэмт хэрэгт орооцолсон буюу үйлдэлсэн сэжигтэн ялагчдаар татагдсан хүүхдүүдийн тоо мөн ялгаа байхгүй өсөж байгаа маа. 2018 оны эцсийн байдлаар нийтдээ бол хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо бол 995 үндэсний хэмжээнд нөгөө талаасаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг юм уу гэмт хэрэгт сэжигтэн ялагчдаар татагдаад явж байгаа хүүхдийн тоо бол 1500 орчим байгаад байна. За Монгол улсын хэмжээнд үндэсний хэмжээнд хүүхдийн асуудал, хүүхдийн хөгжил хамгааллын асуудал нийт тэргуунд байгааг харуулсан. За тэр тусмаа Ховд аймгийн хэмжээнд бас хүүхдийн эрхийн зөрчил гэр бүлийн хүчирхийлэл бас байгаа л байгаа болохоор үүнийг бууруулахад төхөмтэй болно гэж үзэж байгаа. Бидний хамгийн гол хүлээж байгаа үр дүн маань за гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа мэт боловч ойлгогч нэмэгдэж байгаа болохоор буурч байгаа гэж хараад байгаа. Үүн дээр салбар дундын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тал дээр ахиц олно гэж бодож байгаа. Өнөөдрийн зөвлөгөөний гол зорилгыг гол үр дүнгийн гэж харж байгаа. Зөвлөгөөнд 17 сумын удирдлага, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлага мэргэжилтнүүд, сумдын ерөнхий боловсролын сургуулиуд, хүн эмнэлэг зэрэг хамтран ажилладаг байгууллагуудын дарга мэргэжилтнүүдийн төлөөлөлд 140 гаруй хүн оролцож байна. Энэ үеэр Улсын хурлын гишүүн Бямцогт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэвганд, аймгийн засаг дарга хүүхдийн зөвлөлийн дарга Дүгүрж Явнаар оролцож, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагаанд амжилт хүссэн юм. Монгол Улсын хэмжээнд 20 мянган хүүхэд эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа бол Ховд аймгийн хэмжээнд энэ төрлийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар 400 гаруй хүүхдийг бүртгэлд хамруулсан талаар албаныхан мэдээллээ. Тус зөвлөгөөний хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, гарч буй үр дүн, цаашид тулгамдж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар оролцогч талууд санал болоод солилцож сайн туршлага хуваалцаж байна. Энэхүү зөвлөгөөний үр дүнд орон нутгийн хэмжээнд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх боломж бүрдэх давуу талтай гэж зохион байгуулагчид үзэж байна.